төрийн байгуулалтын байнгын орооны санал хураалт явагдсан. Санал хураалт цаасаар явагдсан. За тэгээд санал хураалтанд оролцсон гишүүд олонх нь байнгын орооны санал буюу бүрийн эрхийг нь аюул сайхан гишүүн Батэрд гишүүн хоёрын ойлгуулбал бүрэн эрхийг нь төсөөлөх зүйтэй гэж үзсэн. Наранбаатар гишүүнийг бол бүрэн эрхийн төсөөлөх шаардлагагүй гэж үзсэн байна. Гишүүдээ олонх нь. Нийт 66 гишүүн санал хураалтанд орсон байна. Түүнээс олон гишүүн гэж. Наранбаатар гишүүний хувьд үндэслэлийг ер нь гишүүдийн зүгээс ямар байдлаар хүлээж авсан бол? Үндэслэл мөн Ер цаана би 75 гишүүнтэй шүү дээ одоо 66 гишүүн оролцсон байсан дөрөв. Ямар байдлаар явагдсан бэ? Зохион байгуулалт. Нууц сандраа. тоонлогын комисс гэж байгуулсан уу? Тоолгын комиссар баяр сайхан гишүүн байсан. Ахлагчаар. Тэгээ хоёр ном. Ягаад төлөвлөс шаардлагагүй гэж үзсэн бол нотлох хорин дутуу байсан нь яг юу таахгүй. Гэхдээ тэрийг бол одоо хэмжиж мэдэхгүй байна. Одоо их хурлын гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр санал өгдөг. Тэгэхээр тэр итгэл үнэмшлээр өгсөн санал. Таны хувьд одоо бүлэг ахалж байгаа нь прокуророос оруулж ирсэн санал Наранбаатар гишүүн дээр үндэслэл нэлээд таарууд байсан гэсэн байр суурийг илэрхийлэх үү? Ер нь одоо би бол манай бүлэг шийдвэрээ гаргасан байсан. Гурван бүлэг төсөөлөн энэ дээрээ гатаа байгаа.